Тэрхэм үзэгчид та бүхэндээ мегмар гаргийн мэндийг алтхан хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр аймаг орон нутгийн хэмжээнд онцлог мэдээллүүдэд хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу? Манай улс 2012 оноос эхлэн дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан өнөөдөр Дархан аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүд Дархан 50 цогцлборт нээлттэй удирдлагыг зохион байгууллаа. Энэ жил дижитал ертөнцид энэрмэгүй тусламж үйлчилгээ уран дор зүрх судасны өвчний үзлэг шинжилгээнд иргэдийг хамруулж эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөхин зэрэгцээ эрүүл мэндийн анхан шатны үзлэг онцлогоог хийлээ. Жил болгон дэлхийн өрхийн эмч нарын өдөр гэж одоо 5 сарын 19-ний өдөр зохион байгуулагддаг байгаа. За бид нар бас жил бүрийн яг өдөрт 5 сарын 19-нд ингээд Дархан 50 цогцлбор дээр ард иргэдэд зориулсан дасгал хөтөлбөрийн ач холбогдлыг таниулсан өөрсдөө дасгал хөтөлбөрийг зааж мэдүүлэх юм сурчлагын ажиллагаа явагдаж байна. За үүнийхээ хажуугаар бид нар бас үзлэг явагдана. За сурчлага мэдээллийн ажлууд давхар хийгдэж байна. Өрхийн эрүүл мэндийн төв болгон тусдаа бас гар угаах дасгал тийм ээ ард иргэдийнхээ эрүүл мэндэд хэрэгтэй түмэн дасгал гэх мэт ийм дасгалуудыг тусдаа өөрснөө бэлдэж танилцуулах үйл ажиллагаа явагдаж байгаамаа. За Дархан сумын хэмжээнд 5 өрхийн эрүүл мэндийн төв байгаа. За энэ жил бол шинэ Дарханы 3 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулах шинэ байртай бас маш талархаж байгаа. За ард иргэд маань ч гэсэн маш таалантай хүлээж авсан үйлчлэгээ бид нар тусдаа салбар болгоод ажлууд үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлхийн өрхийн эмч нарын өдөр тохиож байна. Дэлхийн өрхийн эмч нарын хүрээнд Дархан 50 дээр 5 өрхийн эрүүл мэндийн төв, за төрөвчсөн тестүүд, мөн үзлэг онцлогоо шинжилгээ, витаминжуулалт явагдаж байна. За тэгээд өнөөдөр дэлхийн өрхийн эмч нарын өдөр тохиож байгаа баярын өдөр өрхийн эмч нартаа баярын мэнд хүргье. За тэгээд энэ жилийн өрөө болохоор дижитал ертөнцид энэрэнгүй тусламж үйлчилгээ урайтад тэмдэглэж байгаагаар илүү онцлог юм аа. Иргэдэг өргөнөөр үйлчлүүлнэ 14 цаг хүртэл үргэлжилнэ гэж хэлмээр байна. Олон нийтэд сурчлах зорилготойгоор жил бүрийн 5 сарын 19-нд дэлхийн өрхийн эмч нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг. За манай Монгол улсад 2012 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. За өнөөдрийн энэ дэлхийн эмч нарын баярын өдрөстэй үйл ажиллагаатай холбоотойгоор 5 өрхийн эрүүл мэндийн төв маань өдрөлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. За манай хамт олонны хувьд хүний нөөцийн 25 оны хүрэлцээнд ажилладаг. За бид нар өнөөдөр өдрөлийн үйл ажиллагаанд элгэний БЦ вирус төрүүлсэн шинжилгээ авагдаж байна. За артерийн дараалд үзэж зөвлөгөө өгөх, за витамин сургалт сурчилгаа болон тодорхой онцлогоо шинжилгээнүүдийг хийж ард иргэдэд бас дасгал хөдөлгөөнөөр уриалсан ийм үйл ажиллагаануудыг хийгдэж байна. За иргэдийн оролцоо ер нь манай 13, 14, 16 дугаар багийн иргэд маань маш их ирж өргөнөөр хамрагдаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвд ажилладаг мэргэжил нэгдүүдээ дэлхийн өрхийн эмч нарын баярын мэндийг хүргье. Дархан хотын хөгжил бүтээн байгуулалт, эдийн засаг, соёлын ололт амжилтыг сурталчлан таниулах, найрамдал харилцааг бэхжүүлэх зорилготой Дархан хотын эдийн засаг соёлын өдрүүд 2026 арга хэмжээ Улаанүд хотод боллоо. Дархан хот болон Оросын холбооны улсын бүгд найрамдах Бурайд улсын Улаанүд хотын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой 2027 онд тохиох бөгөөд энэхүү ойг угтан талууд эдийн засаг соёл урлаг хамтын ажиллагааны ололт амжилтаа хэлэлцэж цаашдын хөгжлийн чиг хандлагаа хамтран тодорхойлох зорилгоор Дархан хотын эдийн засаг соёлын өдрүүдийг зохион байгуулжээ. Энэхүү уулзалтын эхэнд нийгмийн бодлогын хилцүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 2026 он гарсаар Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Бурайд улсын депутатуудын зөвлөл хоорондын санамж жижигт гарын үсэг зурсан. За оны эхэнд бид ярилцж исэн ажил хэрэг болгож байна. Эдийн засаг соёлын өдрүүдэд зохион байгуулж байна. Мөн нийгмийн салбарт илүү гүн гүнзгий бүхий л нийгмийн харьяа байгууллагуудаа найрамдалт харилцаа, найрсаг хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар за мөн бүх зорилттой бүлгүүдтэй хүрэхээр ард иргэдтэй хүрсэн ажил арга хэмжээ ихээр санал солилцож байсан. Тэгээ энэ дагууга хоёр хотын маань нийгмийн бодлогын хилцийн дарганаар хооронд санамж жижиг зурлаа. Бид түүхэн үйл явдлыг гэрч боллоо гэж бодож байна. За өнөөдөр Оросын холбооны улс Бурайд улсын Улаанүд хотод Дархан хотын маань нийгэм эдийн засгийн соёлын өдрүүд амжилттай эхэлж байна. Тэр дэг 1967 онд Дархан хотын хувьд бол хамгийн анхны гадаад харилцааны хамтын ажиллагаа байгуулж ах トゥ угийн найрамдалт харилцаа тогтоосон хот маань энэ Улаанүд хот. Энэ жил 59 жилийн ойгоо бид бүхэн
тэмдэглэж байна. За эх оны хувьд бол бас түүхэн 60 жилийн яваг бид бас хамтран тэмдэглэж бас өргөн дэлгэр энэ хоёр хотуудын энэ соёл урлаг нийгэм эдийн засгийн одоо хөгжилд бас бодиттой хувь нэмэр оруулахаар олон ажлуудыг төлөвлөж ажиллаж байна. За өнөөдрийн хувьд бол энэ 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд соёл, спортын нийгэм эдийн засгийн өдрүүд маань Улаануудад зохион байгуулагдаж байна. За эх онд бас Дархан хотод зохион байгуулагдахаар ийм төлөвлөгөөтэй бид хүн ажиллаж байна. Улаануудчууд маань дарханчуудыг маань халуун дотн хүлээж авч за цаашлаад өнөөдөр бас бид хүн бодит нэг санамж жижигт гарын үсэг зурсан нийгмийн салбарт бас шин шатанд одоо бас харилцаа хамтын ажиллагаагаа дээшлүүлэх ийм бас санамж жижигт гарын үсэг зурсан ийм түүхэн өдөр болж байна. Ингээд нийгэм эдийн засгийн өдрүүдийг тохиолдуулан дарханчуудаа мөн улаануудчуудтэй дээрэнд нь бас энэ өдрийн халуун мэндийг хүргэе, сайн сайхныг хүсье. Монгол улс Орсын албаны улсын Бред улстай найрамдал харьцаа тогтоосны 105 жил мөн Дархуул аймаг маань Улаанууд хоттой найрамдал харьцаа тогтоосны 69 жилийн ойн одоо энэ тэмдэглэл түүхэн үйл явдлын өмнө Дархуул аймагын нийгмийн чиглэлээр за мөн Улаанууд хотын нийгмийн чиглэлээр хамтран ажиллах санамж жишээ бид үргэлжлүүлэн гар үсэг зурж байгаадаа таацаа байна. Бид 8 жилийн өмнө 2018 онд Дархан хот хамтын ажиллагааныхаа гэрээг үзүүлж байсан бол энэ гэрээнд тусгагсан одоо олон талт үйл ажиллагаа маань үр дүнтэй нөгөөтэйгөр хоёр хотын маань одоо залуучуудын нийгмийн чиглэлээр ахиц гарсан ийм өөрчлөлт авчирсан тул бид өнөөдөр хамтын ажиллагааных гэрээг 5 жилийн хугацаатаагаар үргэлжлүүлэн зурж байна. Нийгмийн салбарт ялангуяа боловсрол, соёл, хүүхэд залуучуудын чиглэлээр бид одоо хамтын ажиллагааныхаа хүрээнд олон талт үйл ажиллагааг үргэлжлүүлэн шинэлэг байдлаар зохион байгуулахаар одоо үзэглэлээ. Бидний хамтын ажиллагааны хамгийн ихний ажил болох одоо 2026 оны 7 сард Улаанууд хотод зохион байгуулагдах Алтарган наадамд манай дархны хүүхэд залуучууд бас олноор оролцох нь одоо бидний хамтын ажиллагааны эхлэл тун удахгүй нааштай гарч ирнэ гэж үзэж байна. Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдээс дурдвал ерөнхий боловсролын сургуулиудын шууд харилцаа хамтын ажиллагааг дэмжих юм а. Үүнд хил заслын багш нарын сургалт, мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд багчуудыг хамруулсан сургалтыг зохион байгуулах зэрэг ажил багтана. Түүнчлэн соёл урлагийн салбарт үндэсний түүх уламжлал, соёлын өвийг сурталчлах чиглэлийн хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Мөн гэр бүлийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зуны цусланд хүүхэд солилцооны хөтөлбөрүүдийг дэмжих, хүүхэд залуучуудын чөлөө цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд хамтран ажиллана. Дархан хотын төгсөлт үйлчилгээний газар нохоо устгалаар оруулсан үгсэн нохтыг мод тарихтай хөрсөнд хийж болж байгаад иргэд бухимдалтай байгаа юм а. Үүн дээр Дархан хотын төгсөлт үйлчилгээний газраас дараах мэдээллийг өгч байна. Үзэгч та бүхэндээ иргэдээс ирүүлсэн нэгэн бичлэгийн дагуу тодруулга авахаар яг одоо Дархан хотын төгсөлт үйлчилгээний газрын бас инженер техникийн ажилтнтай уулзж байна, төлөөлөл болгоод тэ. Тэгэхээр яг энэ өнөөдөр өглөө бас энэ сошиал орчин Дархан хотод төв зам дагуу устгалд оруулсан нохтыг буулж дээрээс нь мод тарих гэж байна гэсэн бичлэг явсан. Тэгэхээр үүний цаад учир шалтгаан нь ямар учир шалтгаан байгаа юм? Та бүхэн бас мэргэжлийн зүгээс ямар тайлбар тодруулгыг өгөхөөр байгаа вэ? За өдрийн мэнд хүргэе. За Дархан аймагт маань ер нь нохоо устгалыг жилд 4 удаагаар устгадаг. Тэгээд хогийн зэг дээр л антфилээр болж устгадаг байгаа. Үүнтэй холбоотой яг мод тарихтай холбоотой нохоо устгал маань таарад бид нэг 10 модонд нохоогоо ингэж хийж үзье. Үнэхээр бордоо болт юм уу? Үнэхээр сайн ургах тал дээр ургалтын дэмжих талаараа ашиглаж болох мэдээллүүдийг ерөнхийдөө их сурвалжийг авсан учраас тэрний дагуу нэг 10 модон дээр доор бордоо хэлбэрээр ашиглах гад нохоогоо хийцэн байсны жоохон эвгүй үзэгдэлтэйгээр хүмүүст хандаа сошиал орчингоор тараад ах шиг байна. Мөнх ногоо мод маань бол ерөнхийдөө ийм цус юм уу эсвэл малын хэсэг зэмээр ер нь махчин ургамал гэж яригддаг. Тийм болохоор бас органик бордоо болох зорилгоор бид тэд нэг 10 модонд л хийж үтсэн. Одоо тэгэхээр бас иргэдийн нэлээдгүй шүүмжлэлтэй тулж ах шиг байна. Цаашдаа энэ аргыг хэрэглэхгүй юу гэдэг дээр ямар арга зүй баримтлах гэж байна. Одоогоор ер нь тийм шийдвэр гарсан байна. Одоогоор бол тийм шийдвэр гараагүй нөө. Тэгээ яг одоо энэ арвыг бид туршилтын журмаар ингэж үзээд тэмдэг тавьсан байгаа модон дээр өмнөхөр бусад модуудынхаа хувьд ургалтан сайн байгаад яхаа бол өөр хэлбэрээр бас тий өөр одоо нэг малын ямар бүтээгдэхүүн бэ тэрийг ашиглахаар л багталтаа. Та бүхэн бас энэ нохоо устгалын ажлыг хариуцж хийдэг шүү дээ. Дархан хотын төгсөлт үйлчилгээний газрынхаа нохоо устгалын ажил ер нь одоогоор явагдаж байна уу? Яаж ийм гэж тэрэн дээр бас тодруулах мэдээлэл. Нохоо устгалыг жилд манайх 4 удаа хийдэг. Яг одоо бол нохоо устгалын ажил явагдаж байгаа. Нохоо устгалын ажлыг явагдаж байхад явцад хогийн цэг рүү хаяж болж ахаар яг 10 ширхгийг аваад хийгээд үзье гэсэн л төлөвлөгөөтэй ажилласан. Ер нь нохоо
толгойн үг бол хогийн цэг рүү хаяад Тийм, хогийн цэг дээр ландфиллээр ер нь болж стаадаг. өөр бас иргэдтэй тодруулж хэлэх, онцолж хэлэх зүйл юу байна танаа байгууллагын зүгээс гэж үү те. За одоо яг сүүлийн жилүүдэд нөгөө хур бороо багаар ороод ган гачиг их байгаа учраас ногоон байгууламжийг одоо нэг ингээд зөвөрийн усаар ч юм уу манай тогтворчлогын зүгээс бол дандаа зөвөрийн усаар бид нэр усалж байгаа. Саарл усыг ашиглаж усалж байгаа учраас яг усалгаа болохгүй бороо орохгүй байгаа учраас бид жоохон ургалтаа үнэхээр дэмждэг болвол те бас нэг бордоо хэлбэрээр ингээд ашиглаад болох болов гэсэн үднээс л нэг 10 модонд л хийж үзлээ. Дараагийн мэдээ. Дархан хотын эдийн засаг соёлын өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллага сургуулийн хоол үйлдвэрлэл махны үйлдвэртэй танилцлаа. Улаанбаатар хотод зохион байгуулагдж байгаа энэ эдийн засаг соёлын өдрүүдийн хүрээнд за Дархан хотын бас төлөөлөл хэд хэдэн газраар бас туршлага судлах, за хамтын ажиллагаа өрнүүлэх ийм одоо бас уулзалт одоо танилцах ийм одоо аяллуудыг хийж байна. Бид бүхэн Улаанбаатар хотын хүүхдийн хоолны одоо үйлдвэрлэлтэй газар дээр нь танилцлаа. Энэ хүүхдийн хоолны үйлдвэрлэлийг Дархан одоо аймгийн хувьд бол бас энэ төрийн сургуулиудаар хэрэгжүүлж одоо туршиж үзэхээр бид бүхэн бас ажлын төлөвлөгөөнд орчихсон. Одоо JICA одоо олон улсын байгууллагатай бас хамтарч ажиллаж байна. За энэ хүрээнд бас энэ судалгааны ажлууд хийгдлээ. За мөн өнөөдөр энэ хавдрын эмнэлэг дээгүүр бид бүхэн бас зочлоо. Сүүлийн үеийн технологиор бүх төрлийн хавдрыг бас оншилдог. За ингээд энэ оншин маань одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм байдаг, ийм одоо орчин үеийн ийм бас эмнэлэг байна. За цаашлаа 7-8 сараас бүр хэвтэн эмчлүүлдэг ийм одоо бас шинэ зохион байгуулалтанд орж байгаа юм байна. За одоо бид бүхэн бол энэ Бурядын махны үйлдвэртэй энэ 85 жилийн түүхтэй энэ махны үйлдвэртэй танилцж байна. За энэ махны үйлдвэрээс маш чанартай орчин үеийн Германы одоо техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ийм үйлдвэрээс одоо эцсийн бүтээгдэхүүнүүд гардаг. Маш олон төрлийн эцсийн бүтээгдэхүүнүүд, ийм чанартай бүтээгдэхүүнүүд гардаг. Ийм үйлдвэртэй бид бүхэн танилцлаа. Цаашлаад энэ үйлдвэр бол одоо Монгол улсаас түүхийн үедээ одоо ч гэсэн авж байгаа энийгээ бас нэмэгдүүлэх ийм зорилго тавиад ажиллаж байгаа юм байна. Тэгээ ийм одоо бас үр ашигтай ийм одоо бас уулзалтуудыг, ийм аяллуудыг бас манай төлөөлөгчд хийгээд явж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Европын өдөрлөг 2026 арга хэмжээ энэ Бэм гарагт буюу 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан хотод анх удаа зохион байгуулагдах гэж байна. 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан хотод тэр дундаа тодруулж хэлвэл одоо Дархан хотын найрамдал талбайд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ Европын холбооны өдөрлөг маань энэ жил Дархан хотод зохион байгуулагдах гэж байна. Бид ажлын хэсэг байгуулад, миний бие ахлаад Европын холбооны элчин сайттай бид өнөөдөр 2 дахь удаагийнхаа уулзалтыг зохион байгууллаа бэлтгэл ажлынхаа хүрээнд. За энэ удаагийн өдөрлөг маань одоо орон нутагт анх удаа буюу Дархан хотод анх удаа зохион байгуулагдах гэж байна. За энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулахад орон нутгийн зүгээс аюулгүй байдал, хог хаягдлын менежмент, бусад зөвшөөрлүүд, за мөн урлаг соёлын гэдэг энэ олон арга хэмжээнүүд дээр бид бүхэн хамтран ажиллаж байгаа гэдгийг дуулгаж хэлье. За өнөөдрийн манай хэвлэлийн хурал Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд манай албан ёсоор оролцож та бүхэнд бас дэлгэрэнгүй ийм мэдээлэл өгж байгаа ингээд эрхэм элчин сайдаа нэг бас микрофон дурья. We are really glad to come today from Ulaanbaatar to Darkhan to meet with you. Улаанбаатараас ирээд Дархан дээрээ та бүхэнтэйгээ уулзч байгаадаа таатай байна. Энэ анх удаа Европын өдрөлг нь Улаанбаатараас гадна Дархан хотод Европын өдрөлг арга хэмжээг зохион байгуулж байгаа нь анхны тохиолдол болж байна. Тийм учраас та бүгдийг 5 сарын 23-нд аль болох олон хүмүүсийг уурж оролцож гэр бүл найз нөхдөдөө оролцохыг хүсэж байна. Европын өдрөлгийн дэлхийд даяар улс орнуудад өргөн тэмдэглэгддэг. Тэгээд Европын холбооны Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар нь мөн энэ өдрөлгийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ Европын өдрөлгөөр бид Европын холбооны гишүүн орнуудын талаар танилцуулах, мөн оршин суугаа төлөөлөж байгаа улсын орондоо хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгдөг. Энэ арга хэмжээг бид нэр Дархан хотын төвд найрамдал талбайд хийхээр төлөвлөж байна. Гишүүн орнууд маань бүгдээрээ ирж асартай байрлан түүн дээрээ одоо өөрсдийнхөө
альва нөгөө бүтээгдэхүүн болон танилцуулах юмнуудаа тавина. Displaying their products and projects in the square. Мөн энэ дээр болохоор Европын холбооноос санхүүжилттэй хэрэгждэг төсөл хөтөлбөрүүд болон нүүбийн байгууллагууд болон хамтарч ажилладаг төсөл хөтөлбөрүүд өргөнөөр оролцсноо. We do hope that everyone will find it interesting and entertaining because from 11 until 5 we have this ambitious plan to have a very lively square and lots of activities for everyone. Өдрийн 11 цагаас оройн 5 цаг хүртэл бүтэн өдрийн хөгжилтэй арга хэмжээгээр 4 өдөр байх болно. Түүн дээр янз бүрийн арга хэмжээ, танилцуулга, төсөл хөтөлбөрийн танилцуулга, хоол, хөгжим гээд бүтэн хөтөлбөртэй байх болно. Мөн дарханд хэрэгжиж байгаа зарим нэг төслийг та бүгд Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж байгааг бас мэдээж танилцах болно гэж найдаж. Та бүгдийн мэддэг Science шинжлэх ухааны кафе мөн Европын холбооны дэмжлэгтэйгээр бүрдсэн гэдгийг та бүхэн мэдэх баха. Мөн байшингийн дулаалгыг хийх төсөл хэрэгжүүлсэн Улаанбаатарт болон Дархан хотод хэрэгжүүлж байсан. Мөн банкудтай хамтарч ажилладаг Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын сэргийн босголт хөгжлийн банктай хамтарч ажилладаг. Энэ банкуудын Монгол улсад хийж байгаа төсөл хөтөлбөрүүд болон хөгжлийн арга хэмжээнүүдийг та бүхэн танилцах болно. Мөн гэр бүлүүд болон хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулна. Мөн Дархан хотын нэг хан дээр гой ханын зураг хийж танилцуулна. Тэгээд энэ нь болохоор Дархан хотын одоо урлаг талаас гой үзэмжтэй нэмэлт болно гэж найдаж байна. Мөн Дархан хотод хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдийн ажлын байранд тэгшэрхийг хангах төслийн нээлтийн арга хэмжээг хийнэ. Өнгөрсөн жил бид нар Европын өдрөлгийг Улаанбаатар хотод үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн. Энэ нь гэр бүл оролцож байгаа хүмүүсийн хөгжилтэй сайхан арга хэмжээ болсон. Энэ жил Дарханд хийх гэж байгаа нь бас маш та бүхнийг сайхан өнгөрүүлэх боломж болно гэж. Мөн ойрын аймагуудад урлаг хургуулсан байгаа. Тийм учраас машинаар яваад ирэх боломжтой хүмүүсийг амралтын өдрөө ирж өнгөрүүлж Европын өдрөлөгт оролцоосоо гэж урьж байна. Мөн та бүгдийг хүмүүст энэ мэдээг хүргэж, урьж оролцуулахад хувь нэмрээ оруулж энэ өдрийг өргөн дэлгэр сайхан өнгөрүүлэхийг хүсэж байна. Нэмжлэхэд Европын холбоо нь 27 гишүүн орнуудтай тэр гишүүн орнуудын соёл, заншил, хоол болон түүний талаар та бүгд мэдлэгтэй болоосой тэгж танилцах боломжтой болно. Зарим хүмүүс Герман, Франц гээд орнуудыг мэддэг мөртлөө Европын холбооны гишүүн орн гэдгийг зарим тэр бүр мэддэггүй. Та бүгдийн мэддэг түгээмэл орнуудаас гадна тийм сайн мэддэггүй жижиг орнууд болох одоо Словен, Хорват, Кипр гэдэг улсууд мөн Европын холбооны гишүүн орнууд гэдгийг мэдэх боломжтой болно. Тийм учраас та бүгд Европын өдрөлөгт өргөнөөр оролцож мөн найз нөхөд хүмүүсийг өргөнөөр урьж оролцохыг урьж байна. За элчин сайд маань энэ Европын одоо өдрөлгийг зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгээд эрхэм одоо бас хэвлэл мэдээллийнхэн та бүхнээс энэ 5 сарын 23-ны өдөр 11-ээс 17 цагийн хооронд бүтэн өдөр найрамдал талбайд болохын арга хэмжээг бас нийтэд түгээж өгөхийг хүсэж байгаа манай ажлын хэсгийн зүгээс. За энэ үеэр бас сая элчин сайдын хэлсэн дээр нэмээд хэлэхэд энэ Европын холбооны одоо санхүүжилттэй хэрэгжиж байгаа бас олон төсөл хөтөлбөрүүд за мөн энэ залуучуудын, эмэгтэйчүүдийн бас хөгжлийг дэмжихийн төслийг хариуцж ажилладаг ийм одоо бас мэдээллүүд за мөн хүүхэд залуучууд, оюутан сурагчдад Европын холбоонд бас суралцахад шаардлагатай энэ мэдээллүүдийг нэг дороос өгөх юм бүрэн боломжтой. Мөн одоо энэ Европын холбооны визтэй холбоотой, визийн зохицуулалттай холбоотой маш олон мэдээллүүдийг нэг дороос зөвхөн одоо соёл урлагаас гадна энэ боловсролтой холбоотой, боловсролын бас мэдээллүүдийг хүсэж байгаа энэ олон одоо иргэдэд энэ мэдээллийг бүрэн түгээх юм боломжтой байгаамаа. Тэгэхээр дарханчуудыг за мөн одоо ойрын аймагуудын ер нь одоо тэр дундаа энэ ойрын аймагуудаас хүрэлцэн ирэх боломжтой энэ амралтын өдөр тохиож байгаа боломжтой хүн бүхнийг бас энэ өдөрлөгт оролцож дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авч
Европын соёлтой, Европын одоо холбооноос санхүүжилттэй олон төсөл хөтөлбөрүүдтэй бас хамтарч ажиллах энэ боломжуудыг талаар мэдээллийг авах юм өдөрлөгт хүрэлцэн эрхийг урьж байна. I didn't mention basketball. Монголчууд та бүгд сагсанд их дуртай болохоор нэг сагсны тоглолт хийнэ. Мөн миний төрлөх нутаг бол сагсаар их сайн тоглодог орн байдаг. Түүгээрээ танигдсан. Тэгээд мөн танаа Дархан United багийн дасгалжуулагч нь Литв гаралтай хүн байт юм байлээ. Би өөрөө Литв хүн. From Lithuania. Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.